За өнөөдөр Хятадын алдартай зохиолч энэ цаг үеийн Мо Яны тухай ярих гэж байна. Мо Яны тухай ярихаас гадна Мо Яны уран зохиолын тухай тавьж танилцуулаад тэгээд морины яриа гэдэг богинохон өгүүлэг байгаа. Энэ өгүүлгийн тухай ерөнхийд нь яри тэгээд энэ өгүүлгийг бас уншчихъя гэж бодож байна. Би бас нэг азтай хүн байхгүй юу? Нэг талаар тэрний үхээр 2015 онд Хайнанд нөгөө Бөөагийн Азийн форум гэдэг болж тэгээд тэнд намайг очиход Мо Ян очижсэн. Тэгээ Мо Ян тайзан дээр суугаад ингээд тэнд форумд оролцож байгаа хүмүүстэй уулзаж тэгээд зохиол бүтээлээ бичижсэн тухай, бага насныхаа амьдралын тухай тэр одоо миний санаж байгаа улаан шиш гэдэг зохиол байгаа. Тэр зохиол мохол анх биччихэхэд ерөөсөө л бидний өөрсдийн бага насны тэр амьдрал юм а гэж ярьж ийснийг сайн санаж байна. Тэгээд яг нөгөө тэр их нэр алдартай хүн чинь уулзах зураг хөргөө хамт авах тийм болцоо олддгүй юм байл л тэгээд маш хүн шавхаас гадна ерөөсө уулзалт дуусангуут тэгээд баг би хамгаалагч нар нэгэ дагуулаад гээд би хамгаалагч нар ч юу ах одоо энэ зохион байгуулагч нар л юм байл л дээ юм бол тийм. Тэгээд яг нөгөө CCTV-гийн энэ ингээд дагаа явчихдаг. Ерөөсө дунд нь амс хийгээд ганц селфи их болцоо бол гараагүй. Нобелийн шагнал авсны дараа 3 жилийн дараа юм байна. Тийм. Нобелийн шагнал авсныхаа дараа байхгүй. Тэгээ би яагаад маш сайн санаж нэхэр Хятадаас төрсэн анхны Нобелийн шагналт. Бүгд цорын ганц Нобелийн шагналтай зохиолч шүү дээ. Тэгээд нөгөө талаар бол Нобелийн шагналтай зохиолчийг анх удаа одоо ингээд дэрэгдээс нь харсан тохиол тэр байхгүй миний. Тийм ээ. Би бас одоо ойрхоноос ч гэсэн харж байгаагүй шүү дээ. Та үздэг юм уу? Тийм. Тэр нь болохоор бас надад энэ зохиолын тухай, энэ зохиолчийн тухай ярихад сонирхолтой байгаа юм. Тэгээд ерөнхийдөө судалж үзсэн энэ хүн Мо Ян бол 1955 онд төрсэн. Ийм хүн байна. Одоо энэ чинь нэг 70 хүрэх гэж байгаа хүн үү? 70 хүрэх гэж байгаа хүн байна тийм байна. Шандун мужийн Гаомиг хотод эгэл тариачны гэрэл төрсэн Хятад үндэстэн ийм хүн юм байлээ. Тэгээ өөрийнх нь нэг зохиол дотор ч бас байдаг санагдаж байна. Өөрийнх нь намтарт бол нэг сонирхолтой байгаа. Тэрний үгээр соёлын хувьсгалын өвмөний үеэр бол нөгөө сургуулаасаа гараад харийн талбайд ажиллаж исэн, хөвгөнгийн үйлдвэрт ажиллаж исэн гэж. Нөгөө нэг онцгой одоо тий бас нэг яг харахгүй цагаан дээр хараар бичсэн юм юу гэхээр соёлын хувьсгалын үеэр нэг суртлах хуулгын компанид ажиллаж орж ирсэн. Улаан хамгаалагчдын багт байсан билээ шүү дээ энэ хүн өөрөө. Тийм очиртай юм байлээ. Гэхдээ яг энэ нь бол одоо нөгөө Зян Рун ч гэсэн мөн биз дээ. Зян Рун ч гэсэн бас улаан хамгаалагчдын багт дотор орж явсан тийм төвхтэй байдаг тий. Тийм баха. Тийм баха. Тий. Тэгэхээр яг энэ бол хүссэн үсээгүй энэ нөгөө нийгмийн давлгаа энэ хүмүүсийг ингээл хамаал тэр үед одоо нэг 10 эдтэй байсан 15 6-тай байсан хүүхдүүдийг бол ингээл тэр юунд хамруулаад лаваа явцсан. Тий. Байх гэдэг юм ер нь бол. Тэр үеийн зохиолчд болохоор бас сургуулаа бүрэн үзэх боломж бол ховор. Одоо Мо Ян байна, Юха байна. Бараг ихтэй сургууль төгсөөгөө тэгээд зохиолч болчихсон. Тийм улсууд олон байна шүү дээ. Тэгэд энэ Мо Яны хувьд бол 1981 онд хаврын шин бороо орчно гэж зохиол бичсэн юм байлээ. Тий, анхны өгүүлэг гэж. Анхны өгүүлэг тий. Тэгээд 84 онд болохоор Тунгалаг улаан луун гэж зохиолоо бичээд энэ их алдарсан. 86 онд тэр улаан шиш гээд цуврал зохиол бичсэн юм байна да. Тий. Тэгээд улаан шиш гэдэг зохиолоор 1987 онд кино хийгээд энэ Берлиний нөгөө кинонад бас кино фестивалаас алтан баавгай шагнал хүртсэн. Жан Юмогийн бүтээлчтэй бас. Найруулагч нь Жан Юмоо тий. Юхагийн зохиолыг Жан Юмоо найруулад бас олон улсын шагнал авч ирсэн. Тэгээд хэсүүл дэлхийн мэлхий чинь Жан Юмоо гэх хөлөө. Биш бас нэг шинэ үеийн найруулагч их хөлөө. Тий. За иймэрхүү. Тэгээд энэ одоо энэ дорн дахинд бол нөгөө сүнс дараагийнхаа төрлийг олоход тэгээд маш олон төрлийг дамждаг. Тухай тийм буддийн одоо нэг юу вэ штэ. Гүн ухаан байна. Буддийн одоо гүн ухаан тийм байдаг. Тэгээд Мо Ян нэг удаа энэ төвдөд явж байгаад нэг сүмд очиод тэгээд тэнд баахан одоо маш олон тийм домгийн амьтдын зураг дүрс байсан юм байна. Тэгээд тэнд ламтай ярилцсан чи хүн бол өгснөхийн дараа сүнс нь ингээд 7 төрөл дамжиж тэгээд дараад нь одоо дараагийнхаа төрлийг олдог ч гэдэг юм уу. Нэг ийм домг маягийн юм ярьж өгсөн байна л да. Тэгээд би зүгээр энийг би мэлхий гэдэг зохиол нь шиг л санджий. Ямар ч байсан. Тэгээ энэ зохиолдоо бол өхөн игүүдээд тэгээд дараад нэг гахааны төрлийг дамжаад, мичний төрлийг дамжаад ингэж дамжиж явсаар хагаад сүүлийнхээ төрөл олж байгаа тухай. Тийм зохиол байдаг ер нь бол. Гэхдээ би энэ зохиолыг бүрэн уншаагүй их хэл ярина. Гэхдээ энэ зохиолын тухай
уншижсэн байхгүй юу. Тэгээд юу гэж бодсон бэ гэхээр Мояны зохиолууд бол одоо тэр 20 дугаар зууны дунд үед Латин Америкт бий болсон нөгөө шидитрализм гэдэг Маркес тэргүүтээ зохиолчдын тийм ээ бий болгосон тэр шидитрализм гэдэг энэ урсгалын одоо нэг том төлөөлөл юм болов уу гэж би зүгээр боддог. Тэгэхдээ ягаад тэгэхээр энэ дээр бол тийм том гүн гүнзгий дүгнэлт хийх боломжгүй шүү дээ. Ягаад тэгэхээр бүх зохиолыг уншаагүй учраас тийм ээ. За чамд дагуулсан тэгээд одоо ямар өөр шин сонир мэдээллүүд байна? Одоо олон армаа бичсэн шүү дээ Моян. Тэгээд би ямар өгүүлгүүд байна гэд нэг хайсан. Тэгсэн өгүүлгийн олон төвөртэй хүн байна. Бас олон өгүүлгүүдээр нь төвөр хийгээд бараг 4-5 ном гарчихсан. Тэгээд сонгодог өгүүлгүүд олон бичсэн байна. За тэрнээс гадна сүүлийн үед Мояны ямар уран бүтээл байна гэд хайсан чинь одоо жүжигийн зохиолыг их бичиж байна гинэ. Дандаа жүжигийн зохиол бичдэг. Тэгээ саяхан нэг ярилцлагада ярьж байна. Би Англид очоод Шекспирийн тэр Хөшөөний өмнө очоод би амлсан жүжигийн зохиолч болно гэд. Тэгээд би буцаж ирээд хэдэн жил бараг 5-6 жил жүжигийн зохиол бичлээ. Одоо жүжигийн зохиолоороо ч гэсэн улстай одоо уншигчтай танигдж эхэлж байна. Би тэгж яагаад Шекспирт очоод би одоо жүжигийн зохиолч болсон гэдгийг хэлнэ гэд. Тэр нэг биелүүлсэн шүү. Тэр нэг сонирхолтой санагдсан. Тэгээд уран бүтээлч хүн бол цаг тутамд өөрийгөө ингэж шинчлээд яваад байдаг юм байна. Зөвхөн армаан биш, өгүүлэг биш, жүжигийн зохиолоор явж байгаа гэдгийг уншлаа. Тэрнээс гадна олон улсад бас Нобелээс гадна олон шагнал авсан байна шүү дээ. Тэгээд Хятад улстай бас модуны шагнал авч исэн. За модуны шагнал гэдэг бол мэлхий гэдэг арманаараа авсан баха. 11 онд 2011 онд авсан санагдаж байна. Модуны шагнал. Энэ бол нөгөө том арманд олгодог шагнал. За өөр Хятадтай бол өөр ямар шагналууд авсан байна. Дэлхийд ямар шагналууд авсан байна. За энд жагсаалтан дотор харахад Италийн олон улсын уран зохиолын шагнал байна. Францын энэ урлаг утга зохиолд олгодог Гавьяаны одон байна. Энэ Азийн соёлын шагнал гэж шагнал авсан байна. Маш том шагнал бий. Тий. Тэгээд ингэ жагсаалтыг харахад юм байна. Тэгээ модуны утга зохиолын шагнал гэж бичиж байна. Яг таны ярьсан яг мөн байна. Нөгөө мэлхийгээр модуны утга зохиолын шагнал авсан байна. Тий 11 онд модуны утга зохиолын шагналыг мэлхий арманаараа аваад 12 онд Нобелийн шагнал дараа жил нь авсан байхгүй. Тийм байна. Тий. Яг тэгэхээр бид нар ч нэг зохиолч хүмүүс учраас энэ жил Нобелийн шагналд одоо хаанхын ямар зохиолч Нобелийн шагнал авах магадлалтай байна гэдэг ингээд урьдчилаа тэгээ харж идэг байхгүй юу? Ер нь бол хин нэр дэвшчин ямар бүтээлээрээ нэр дэвшчин аль нь илүү магадлалтай байна гэл тийм ээ харж идэг. Тэгээ тухайлах юм бол одоо нөгөө Японы Мураками биш үү? Муракамиг бол жил болгонд харж штэ. Мураками энэ жил авчих болов гайл харж ин Уюха гэдэг бас дараагийн ээлжинд Нобель авах одоо зохиолчдын тоонд ингээ оруулсан явж штэ. Эхний нэг 15 зохиолч дотор бол Уюха, Мураками хоёр ингээд яваад иршээтэй ер нь тий. Тэгээ сүүлийн үеийн бас нэг бүтээлийг танилцуулахад энэ Нобелийн шагнал авсны дараа бас нэг бүтээл нь болохоор энэ ороотож ухаарсан хүн гэдэг нэг ийм нэг ном гаргасан байна. Тэр нь 2012 онд Нобелийн шагнал авсны дараа Мояны бичсэн ном гэж энэ дотор нь 12 зохиол багтсан өгүүллөгийн төвөр тий 8 жилийн дотор 2022 онд гарсан байна энэ ном нь. Наа зохиол дотор ч нэрч нэг өгүүлэг байдгийг. Хөрөг гэд эцгийн хөрөг гэж. Эцгийн хөрөг гэж өгүүлэг байдаг байхгүй юу? Тэгээ тэр өгүүлэг дотор аав нь гэсэн гинэ аавынхаа зураг би Нобель яг ингээд бодит байдлаа ингээд дурсамж байдлаар бичиж байгаа юм шиг бичиж байгаа. Яг энэ дээр бол энэ бол Нобель одоо мэлхий зохиолоос нь өөр. Энэ морины яриа гэдэг одоо бид нарын өнөөдөр ярих гэдэг зохиолоос тис өөр. Яг дурсамж шиг бичсэн өгүүлэг байхгүй эцгийн хөрөг гэж. Аав нь намайг Нобелийн шагнал аваад ирэхэд манай аав намайг чи одоо хүмүүсээс нэг толгой доогуур байх хэрэгтэй гэж хэлсэн гэдэг. Зохиолдоо бичиж эхэлж байгаа тэгж эцгийнхээ хөргийг эцгийн хөрөг гэдэг өгүүлэгтэй бичиж байгаа байхгүй. Чи одоо Нобелийн шагнал авлаа. Дэлхийн хамгийн том уран зохиолын шагналыг авлаа. Тэгэхээр чи одоо жирийн хүмүүсээс нэг толгой доогуур байх хэрэгтэй. Даруй байгаар гэсэн үг гэж байгаа тий. Тэгэхээр чи хүн бодно шүү дээ. Одоо эн чин уг нь бол хүмүүс жирийн хүмүүсээс нэг байтугай хитэн толгой дээшээ гараад ирж шүү дээ. Дэлхийн хүн болоод жилд ганцхан удаа олгодог. Дэлхийд уран зохиолоор жилд ганцхан хүнд олгодог. Энэ том шагналын эзэн болоод ирэхэд эцэг нь юу шийдсэн бэ гэхээр чи жирийн хүмүүсээс нэг толгой доогуур бай гэж.
Миний эцэг ингэж хэлсэн юм аа. Тэгээд эцгийнхаа тухай бичсэн. Тэгээд би Нобелийн шагнал авсныхаа дараа найз зураачтай хэлээд аавынхаа хөргийг зурулахаар болсон гэж. Тэгээд миний аав бол ийм хүн л дээ гэ. Тэгээд ингээд аавынхаа тухай дурсаар байгаа тэгээд бичээд дуусдаг. Тэгээ зохиолоор аавынхаа хөргийг бичиж дээ. Тий, ерөөсөө миний аавын зургийг миний найз ийм зураач нэртэй ийм зураач ингэж зурах гэж ирсэн гэсэн. Аав бол аавыг бол ингэж зуруу таалагдана, ингэж зуруу бол таалагдахгүй. Ягаад тэгэхээр аав ийм зантай учраас ийм юм дургу, ийм одоо хуурмаг юм уу ингээд гоёчилсан юм дургу. Миний эцэг бол насаараа л одоо ингээд газар малтсан тариач юм. Тэгээд ягаад тэгэхээр миний аав намайг Нобелийн шагнал аваад ирэхэд чи жирийн хүмүүсээс нэг толгой доогуур бай гэж хэлж ирсэн юм а гэж. Гэсэн ийм нэг сайхан өгүүлэг байдаг. За ингээд яг өнөөдөр номссон байна тийм Монголд. Тий, гарсан. Тэгээ яг саяны би чамд ярьдэж нөгөө Нобелийн шагнал авснасаа хойш 12 бүтээл нь орсон ийм зохиол байх ёстой. Тэр дотор байгаа. Тэр дотроос би монголчууд одоо манай Монголын орчин гэсэн сугалж аваад орчуулад Монголд хэвлэгдсэн байхад нь би уншиж ирсэн. Ийм түүхтэй. Энийг бол одоо мэдгүй өөр бол энд гарсан сайн санахгүй байна. Ном момонд орсон санахгүй байна. За ингээд өнөөдрийнхөө гол сэдв рүү оръё. Гол сэдв юу гэхээр энэ удаад бид нар Мууяны морины яраа гэдэг. Ерөөсөө л нэг хуудас талал юм. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг 3 нүур арай хүрэхгүй. Тийм. 3 нүур арай хүрэхгүй богинохоо өгүүлэг байгаа юм. Морины яраа гэдэг. Өдөн гүүрээр нүүрэн дээгүүр илэрхэд би зүүднээсээ сэрв. Нүдний өмнө том хар хэрэм шиг асар харагдлаа. Танил өнөр сэтгэлийг нь догдлуулв. Намайг сэрхэд өнөөгийн амьдралын орчин үгүй болов. Тунгалаг наран 30 жилийн өмнөх үеийн шорон хэрмийг гэрэлтүүлнэ. Хэрэмний толгой шаралсан өвс халуурч түүний дээр өдөн гялалцсан азарган дахиад донгодон зогсгожээ. Хэрэмний өмнө сүрэл овоолоостой эмэгчин дахиад өвсөн дундаас иж шайн. Хэрэмний өмнөх шонгоос уяатай хэдэн үхэр нүдэ анин хивхэн бясдгаж байх шиг харагдана. Мөрий дахир шамдар үхрийн хялгас наалдаж шорон хэрэмэнд үхрийн бас зайгүй шаваастай. Би сүрлийн өмнө сууж гараа сунгуул дахиад биеэ сунгуул үхрийг тэмтэрч болохоор байв. Гэхдээ дахиад ч хүрсэнгүй үхрийг тэмтэрсэнгүй. Дээш үлийвэл ташаан дээрээ Z99 гэсэн томхтой хээрийн цэргийн ангиас үйлдвэрлэлийн баазд авчирсан хот айлдаа хүч чадлаараа нэрд гарсан хөгшин моримын зогсож байлаа. Хүү моримын чи байсан юм уу гэд би өсрөн босч хүзөөнээс нь зүгдэв. Морины хүзүү дулаан үнэр нь надад дотн санагдаж нүднээс нь том нулимс бөмбөрүүлв. Морин маань соотон жихээ сортоолгон их юм үдсэн шинжтэй хүний хэлээр ингэх хэрэггүй залуу минь ингэх хэрэггүй. Үүнд чинь би дургүй. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Суугаад миний үгийг сайн сонсгээд хүзүүгээ сунган намайг газраас шууны өд мэт хөндөрүүлж сүрлийн өмнө лаг хийтэл суулгалаа. Гараа сунгахад дахиад тэмтэрч биеэ сунгахад үхэрт хүрч болохоор л байлаа. Би 30 жил уулзаагүй хуучны анд руугаа гүлэрнэ. Тэрээр урдын адил том толгой, нүсэр бие, урт нарийн хөл, ваар адил хөхлбөр туурай, өтгөн сүлтэй юунаас болсон юм мэдэхгүй хоёр нүдэн сохорчээ. Нүдний минь өмнөр олон хэрэг явдал жирэлзэн өнгөрлөө. Би түүний сүүлнээс хялгас тастан авч хуурын чогц хийдгсэн. Тэр хан хэрэмэт бацагсан. Олон удаа түүн дээр мордон ном уншсансан. Мориман зангууга буулгасан хөлөг онгоц шиг огтхонч хөдөлдөггүй байж билээ. Би түүний цусыг сорж байсан хөх төрөг олонтаа хөөд зайлуулсансан. Морим нь баярлсан сэтгэлээ огт илэрхийлэлгүй чулуун морим шиг хүйтэн хөндий. Моринд минь корпусын командлагч мордоод дайсны жагсаал руу довтлон гарч маш олон гавьяа байгуулсан юм гэж зэрэгэлдээ тосхны хүүхдүүд түүний тухай баатарлаг түүх зохиож гайхуулдагсан. Тэр юу ч дуугарлгүй хүйтэн төмөр шиг байлаа. Би олон ч удаа тосхны хөгжтөөс түүний түүх намтар ялангуяа юунаас болж нүдэн сохорсныг мэдэх гэж шалсансан. Хинч надад хэлээгүй. Мөн олон ч удаа түүний нүд хэрхэн сохорсныг төсөөлж хүзүүг нийлбэн моримэндээ хайрт моримэн нүд чинь яагаас сохроо вэ? Сумны хэлтэрхий дайрагдсан уу? Эсвэл нүдний өвчнөөс болоо юу? Эс бөгөөс бүргэд нүдийг чинь тоншчихоо юу гэж асуув. Морь огт хариулаагүй лээ. Одоо би хариулъя гэж морь хэлв. Түүний зөөлөн уруус шатцуулсан татуулцаж өвсөнд илэгдсэн цагаан шүтэн яралцж байлаа. Амнаас нь гарах өвсний ихэн үнэр намайг мансуур болно. Түүний дуу мурын хоолоогоор дамжих шиг бүлэгхэн сонсдож байлаа. Би морины яриг анхааралтай жагнав. Морь чи мэдэх байлгүй дээ. Японд нүдний тухайныг алдартай домоггүй. Ятгчин охин шүн гүн муу хүнд хорлогдсон нүрийн төлөвлөж нүдээ сохлуулсны дараа амраг залуу Сасакен өөрийнхөө нүдийг сохолсон.
Эртний Грекийн Эдип хаан төрсөн эцгээ хөнөөж ээжтэйгээ гэрэлснээ хожим мэдээд харуулсахтаа хоёр нүдээ сохолсон гэдэг. Танаа тосхны Ма Винцай эхнэртэй их хайртай учраас цэргийн алганаас мултрахын тулд шохоогоор хоёр нүдээ сохолсон юм. Энэ дэлхий дээр зарим нь юмнаас зүгтах гэж нэг хэсэг нь ямар нэг юмыг өөрийн болгохын тулд эсвэл сайн сайхны төлөө өөрийгөө залхаан цээрлүүлж нүдээ сохлох явдал гарсаар байна. Тийм ээ, үүнийг сонирхгүй гэдэг чинь би мэднэ. Чиний минь нүд яагаас сохолсныг л мэдхийг хүсэж байна гэж би номоохон дугаар өгөв. Түүний ярихыг би төвшөртэй хүлээсээр мөр хэлв. Хэдэн гаруй жилийн өмнө би цэргийн агт байлаа. Үүнийг миний дашаан дээрх тамга гэрчлэн. Улаассан төмрөөр тамгалсан тэр зовоорыг одоо ч би мартаагүй. Эзэн минь эрэлхэг офицер байлаа. Тэр ганган дэгжин боловсралтай ир. Би эзэндээ их хайртай. Бид яг л янаг хос шиг байж дээ. Нэг өдөр эзэн хамар сэтлэм оон хэсэг ханхлуулсан нэгэн бүсгийг над дээр мордуулсан юм. Би уурлаж булган тонгоцоор ойроо сум шиг давтахдаа мод мөргөж тэр бүсгийг нь унгаачлаа. Офицер намайг учир зүггүй дашуурдан энэ муу сохор мөр гэж харааж хэлээ. Түүнээс хойш би дахин нүдээ нээхгүй гэж шийдсэн юм. Үгүй чи чинь сохор болж үжиглдэг юм уу гэд би сүрлэн овоон дээрээс өсрөн босов. Үгүй би сохор мөрөө хэмээн хэлээд алс холын бүрэнхий зам руу дахин одлоо гэж. Ингээд дуусч байна. Ингээд дуусч байгаа. Энэ 1997 онд бичсэн өгүүлэг байгаа юм. Одоогоос энэ чинь 27 жилийн өмнө бичсэн өгүүлэг ба шүү дээ. Тийм ээ. Тий. Сонирхолтой байгаа зэн өгүүлэг. Тий, сонирхолтой. Би Хятадаар нь бас энэ зохиолыг уншсан. Энэ зохиол нь бас Мояны сонгодог өгүүлгийн нэг гэж явдаг юм байна. Тэгээд бүр сонсдог ном болчихсон хүмүүс энэ зохиолыг нь уншаад сонсдог ном болгоод тавьчихсан. Би тэрний ч ихсэн сонсоод үзлээ. Тэгээ надад болохоор домгийн ч юм шиг нөгөө энэ зохиолд гарч байгаа хүн өөрөө бараг өсрөөд нисээд явчихж байгаа юм шиг л санагдлаа. Тэр нь таны түрүүний ярьдаг нөгөө федерализмын төрөлдөө багтаад явчих болов гэж бас бодож байлаа. Ер нь бол тий. Ингэж хэлж байгаа. Өдөн гүүрээр нүүрэн дээгүр илбэхэд би зүүднээсээ сэрв гэж. Тийм ээ. А гисэн чинь өнөөдрийн байгаа орчин биш. Би 30 жилийн өмнөх орчинд очсон байлаа. Тэгэхээр эн чинь нөгөө тийм адраматай хэлдэг зохиолч байна л да. Маш их зохиолынхоо эхлэхдээ хүртэл их тийм сонирхолтой тийм ээ. Бүр тийм их сонирхолтой хүчтэй зохиолоо гэж хүчтэй эхэлдэг. Тийм зохиолч юм байна. Тэр эцгийн хөрөг дээр бас тийм байдаг юм. Намайг Нобелийн шагнанд аваад очиход аав чи жирийн хүмүүсээс нэг толгой доогуур байх хэрэгтэй гэж хэлсэн гэж. Яг тэгж хэлдэг байхгүй юу? Гэтэл биш үү те? Энийг одоо зүгээр жинхэнэ реалист байдлаар ингэ бичих юм бол мөн үү? Би ингээд хэвтэж ягаад зүгүрмэглээд зүүдэндээ харин 30 жилийн өмнөх амьдрал руугаа очлоо гэвэл бас өөр. Зүгээр энгийн логик байхгүй юу? Энгийн логик. Сэрчгээд 30 жилийн өмнөх рүү явж байна. Би сэрэнгүүтээ мэдэрсэн чинь 30 жилийн өмнөх тэр шорон хэрэм тэнд байсан бүх юм яг ингээ хэвээрээ тодорлоо. Тэгээ тэр алтан одоо мандаж байгаа нар 30 жилийн өмнөх тэр шорон хэрэмийг гээгүүлж яада гэж. Тэгэхээр цаг хугацааны түнэлээр аялуулаад байгаа ч юм шиг. Аялуулаад байгаа юм шиг тийм. Тэгж зохиомжилж ихгүй ер нь бол те. Гэтэл магадгүй. Энийг бүрэн утгаар нь бодох юм бол ер нь бол цаг хугацааг чинь хязгааргүй. Магадгүй энэ ертөнц чинь параллел ертөнц бий л гэдэг байгаа шүү дээ. Харин параллел ертөнц өнөөдрийн бидний бодит амьдарч байгаа ертөнцийн зэрэгцээ явж байгаа параллел ертөнц бий. Үнэхээр тийм хотод ховлгаан чанарыг эзэмссэн хүмүүс бол параллел ертөнцөөр ингээд айлчилчаар хүрээд ирдэг. Тэнд юу болж ийн очиад ирдэг гэдэг. Нөгөө талаар одоо мэрэгэн төргөн хүмүүс хотод ховлгаад тэ ирж байгаа цагийн имийг ингээд нөгөө зөвгөнч хилдэг тийм үү. За одоо тийм болноо. Удахгүй гинэ гэж. Тэр хүмүүсийн чадлыг өнөөдөр юуг тайлаад нэхэр штэ. Энэ бол нөгөө нэг тийм ид шид гэхээс илүүгээр тэр хүний параллел ертөнц тий параллел ертөнц рүү ороод ирээдүйд одоо 5-10 жилийн дараа болох ч байгаа юмыг мэдчихэд буцаад мэдээлэлээ өнөөдөр бид нарт түгээдэг. Ийм чадвар юмаа гэж зарим талаар бол ингэж ярьдаг болцсон. За энийг яг орхи. Энэ бол чухал асуудал биш. Зүгээр Моян бол 30 жилийн өмнө орхисон морныхоо тухай, тэр сохорцсон морныхоо тухай 30 жилийн өмнөх амьдралынхаа тухай морин яагаад сохроод, морио яагаад сохрохт нь тэгээд хоёр тишээгээ салсан тухай зүгээр нэг дурсамж байдлаар уйтгартаагаар бүр ингээд энгийн тийм логикоор бичээгүй баггүй юу. Яг ингээд цаг хугацаанд аялж байгаа юм шиг, эсвэл ингээд параллел ертөнцид яваад очиж байгаа юм шиг, эсвэл энэ хүн хэрэгээр эхлэлээ
эсэргцүүлж хийсэн юм байна. тий. Сэрсэн биш. Энэ хүн унтаад тэгээд зүү дээрээ дамжаад 30 жилийн өмнөх амьдрал дээр очиж байгаа юм байна гэж бодож байгаа байхгүй юу? Бодох байхгүй юу? Зүйлэндээ сэрсэн болов уу? Тий. Тэгэхээр эн чинь нэг зохиолыг ингээд зохиолуулж дараа унших тоолонд хүнд ингээд шин юм бодогдуулна тийм ээ. Би бол энийг уншаад эхлээд юу бодсон гэхээр өдөн дэвүүрээр нүүрэнтэйгээр илбэхэд би зүүднээсээ сэрв гэдэг нь эсрэг утгаараа өдөн дэвүүрээр ингээд нүүрэнтэйгээр сэвхэд би унтлаа. Унтаад би 30 жилийн өмнөх тэр амьдралаа зүүдлээ. Зүүдэндээ тэр амьдралаа ингээд үзлээ харлаа гэдэг юм байна. Иймэрхүү байдлаар хийсэн болов уу гэж бодож байгаа юм. За яг хөө ингээд тэг хамгийн гол юм нь юу гэхээр тэр баахан домог байдаг байна л да тий. Тэр морь бол ингээд хан хэрэм шиг морь байсан. Мориныхаа нуруундаа суугаад ном уншдаг байсан. Мориндоо ингээд талархал илэрхийлэхэд тэр ерөөсө чулуун хэрэм шиг л байдаг байсан гэдэг ингээд яваад байна тийм үү. Хамгийн гол юм нь нүдл байхгүй юу ерөөсө. Морь сохор. Оросын нэг эмч тэгээд сэтгэл судлаач Мулдашев гэх хүн байдгийг. Тэр Мулдашевын тэр нүдний тухай бичсэн 2 3 цуврал ном бий. Тэн дээр бол бас ингээд нүд бол нөгөө хүний оюун ухаанаас тарихны гадна байдаг зүйл гинэ. Тэгээ сонирхолтой хачин тийм сонирхолтой таамаг дэвшүүлсэн байгаа юм. Гэтэл хүн одоо юу гэдэг вэ? Зүрх хамгийн чухал. Элэг зүрхнээсээ хайртай, зүрхэн өвдөлт хайрладаг ч гэдэг юм уу. Энэ бол нөгөө нэг тийм тогтсон ийм ойлголт шүү дээ. Гэтэл энэ зохиол дээр аюулгүй сонирхолтой юм оруулж ирсэн нь нүдний тухай оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ нүдний тухай оруулж ирэхин тухайд би бас нэг өөрийнхөө зохиолын тухай хайлт ингэ яри. Юу гэхээр миний нэг өлгчин гэдэг өгүүлэг байдгийг. Тэр өгүүлэг дээр бол өлгчин хүнтэй адилхан. Туранхай мөртөө эцэн хийж яахан. Нүд нь гэрэл цацруулсан ногоо. Тэгээ энэ нүднээс л хамаг хэрэг гарсан юм гэж. Тэгээ тэр нүднээс нь болоо тэр нүднийг нь альбан ногоон туяанд татагдсан ирчүүд хоорондоо алалцдаг, муудалцдаг тий. Ихнэрээ араар нь тавьдаг тэр өлгчингд эзэмтгэхийн төлөө ухаан санаагаа алдаж байгаа шүү дээ. Энэ бол нүд. Миний зохиол тухайлбал байна. Тэгтэл Василий Шукшины Стенка Разин гэдэг нэг зохиол байдгийг. Тэр дотор нөгөө Стенка Разиныг чи нөгөө хасгуудын толгойлогч байхгүй эрхчлөөний төлөө тэмцэжсэн хасгуудын толгойлогч. Тэгээд нөхөт нь мань хүнийг урваад Оросын цагаан ханд бариад өгчөж байгаа байхгүй. Чи унтчихт нь бүлгэл дайраад. Тэгээд та нарын бузар булааг би хармааргүй миний нүдийг тэс зөхиод өгөөч. Гэж гардаг. Тэгэхээр энэ нүд гэдэг ойлголт чинь тийм айгүй нарийн юм байна л да. Тэгээ энэ дээр тэрийг жишээ авсан байгаа. Тийм ээ? Чи мэдэх байлгүй дээ. Японд нүдний тухай алдартай домоогүй. Ятгах жоох хайртай охин ингээд муу хүнд хорлогдоод нүдэн сохорчхоор нь амраг залуу нь тэрнтэйгээ хамт байхын тулд адилхан нүдээс сохорсон. Энэ бол юу гэдгийг? Ариун хайр дурлалынхаа төлөө ариун хайр дурлалтаа салахгүй байхын тулд адилхан нүдээс сохорсон. Өөр нэг домог нь бол домог юу хоо одоо Эдипан гэдэг эртний зохиол ба шүү дээ. Одоо юу нэ? Шекспирийн зохиол шүү дээ Эдипан. Софоклийн зохиол байхгүй. Софоклийн зохиол Эдипан гэж байна. Тэгээ Эдипан дотор бол нөгөө төрөөд өөр газар өсөөд тэгээ том болсон хойноо тэмцэлдэж хааныг алаад хатны наваас уусан чинь эцгээ алаад ихтэйгээ хэрэлжиж байгаа байхгүй. Хааны хүү байсан байхгүй. Тэгээ тэрийгэ мэдэнгүүтээ өөрийнхөө нүдийг сохорсон. Тэгэхээр энэ нөгөө Стенка Разини нөгөө та нарын бузар булааг харахгүй тулд миний нүдийг тэс зөхиод өгөөч гэдэг энэ цуураач энэ дотор явж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хүний ёсноос гадсан муу мухайг хийцсэн учраас тэр хүн цаашид хармааргүй байна гэж сохор байх хэвээр. Энэ орчлыг харах хэрэггүй гэж байна шүү дээ. Гуравтны үхээр бүр ингээ ойртуулж штэ. Танаа досгоны тий. Ма Винцай нөгөөт нэг ихнэртэй туйлгүй их хайртай байсан. Ихнэртэйгээ л хамт байхын тулд цэргийн албанаас зүхтаахын тулд нүдээс сохорсон. Чи тэрийг санаж байгаа үстэй гэж. Тий. Тэгэхээр ийм гурван хувилбарыг санал болгочоод тэгээд тэгвэл би яагаад сохорсон байх вэ гэдэг асуулт тавьж штэ. За. Тэгээд чи миний мөр хайртай мөр минь чи яагаад сохорсон юм бэ гэсэн чи. 30 жилийн өмнө миний одоо эзэн бол эрлэхийг офицер байлаа. Тэр бол ганган дэгжин боловсралтай тийм ээ. Өөрийн яриад нь штэ. Тий. Өөрийн яриад байгаа байхгүй юу? Энэ цохолын гол баатар нөгөө ингээ зүүдэндээ ингээ 30 жилийн дараа очсон байгаа хүнийг. Тийм байна тий. Миний эзэн бол тийм хүн байлаа. Тэгээд бит хоёр бол ингээ дайн тулаан бүх юмд ингээ яг ингээ хамт явсан. Бит хоёр бол янаг хос шиг байлаа гэж морин ярьж штэ. Зүгээр итгэлт анд гэхээс илүүгээр бүр тийм янаг хос шиг тийм одоо нэг нь адгуус нэг нь хүн боловч бие биенийгээ тэгж ойлгодог, тэгж хайрладаг, тэгж бие биендээ итгэдэг тийм байлаа. Тэгсэн чинь яасан бэ гэсэн
Нэг өдөр манай эзэн хамар сэтлэм оон гисийг ханхлуулсан нэгэн бүсгүй дагуулж ирсэн. Тэр бүсгүйг над дээр мордуулсан. Тэгэнгүүт нь би уурлаад дахиад харавсан сум шиг давхиж байгаа мод руу давхиж ороод мод мөргөөд гэж байгаа тийм. Бүсгүйг нь унгаацсан. Тэгтэл би бодохгүй юу? Мод мөргөөд сохорцсон юм байна гэж бодохгүй юу? Тий. Тэгсэн чинь ингэж байгаа. Мод мөргөөд би хүүхнийг унгаацсан юм аа. Тэгсэн чинь манай эзэн намайг муу тэнэг мөр, муу сохор мөргөөд намайг ташуурцсан. Тэр цагаас хойш би нүдэ нээхээ болцсон гэж. Тэгс. Оо чи чинь сохорцсон гэж өөрөө ингэж жүжиглдэг юм уу? Оо чи чинь сохроогүй байсан юм гэсэн. Үгүй ээ би сохорцсон гэдэг дахиад явчихаа. Дахиад явчихлаа гэдэг. Ингэ дуусч байгаа байхгүй. Тий. Тэгээ яг эн чинь юу гэхээр нөгөө нөхөрлийн тухай үнцэн орж ирж штэ. Нөгөө Стенкараас би чиний та нарын урвалтыг харсан дорвол миний нүдийг тис цохоодог гэж. Тэ? Мөн үү? Тий. А гэтэл эзэн нь үннийг хэлэхэд бол янаг хос шиг байсан морниосоо урвсан л байхгүй юу? Зүгээр нэг оон гисийг ханхлуулсан хамар сэтлэм оон гисийг ханхлуулсан хоосон гоо үтсгэл хин чин зүрх сэтгэлтэй ч юм уу зүрх сэтгэлгүй ч юм уу тийм нэг бүсгүйгээс болоод үхэл амьдрал дундуур туулаад ирсэн морниосоо урвсан тий. Тэр хүүхнийг шууд зөвшөөрлгүйгээр ингээд өөрөө ундаг байсан бол тэр хүүхэнд морин дээрээ унуулсан. Тэгэнгүүт нөгөөх нь эсэргүүцэж байгааг хэлбэр шүү дээ тий. Ягаад тэгэхээр тэр чинь нөгөө бид хоёр бол янаг хос шиг тийм ойр байлаа би эзэнтэйгээ гэж. Тэгээ нөгөөх хүүхний нэгээд булгаа хийчлаа. Булгаа тавьчихсан ч юм уу тэгээд унгачж яазар. Тэгэнгүүт нь зодсон тий. Тэгс. Тэгээд морь уул яасан гэхээр нөгөө энэ бол урвалт. Урвалт учраас би энийг ингээ урвахыг үстэнд орвол би сохор байсан дээр. Яг нөгөө Стенкаразины нөгөө гаргалгаач хийнд гарч ирж байгаа байхгүй юу? Тийм ээ? Тий. Энэ хэсэгт би бодлоо. Яг нэрээ сохорчихсан юм уу? Сохроогүй юм уу? Жүжиглээд байгаа юм уу гэж асуусан шүү дээ. Тэгсэн сохорчихсан гэдээ яваад гэсэн. Тэгээд би сүйд нь бодож байгаад нэрээ сохорсон юм байна гэж бодлоо. Яг ийм байхгүй юу? Ерөөсө уран зохиол гэдэг бол хоёр дээр нэмэх нь хоёр биш. Морь заавал сохор байсан. Эсвэл сохор биш байсан. Гэлэг нь бол чухал биш. Харин тийм биш тийм үү? Тэгээд яг тэгэхээр эн чинь өөрөө хийсвэрлэл шүү дээ. Харин хүн унтаад 30 жилийн өмнө одоо өхөж өргөдөөд ингээд юу ч болцсон морьтойгоо уулзж байгаа юм шиг хийж ийн гэдэг чинь хийсвэрлэл мөн үү? Хоёр тэгвэл энийг ахад тайлж болно. Магадгүй морь сохорсон байхгүй юу? Боддоор биш. Хүний сэтгэл сохорно гэж байдаг. Тийм үү? цохирхов. Биш ээ. Сэтгэл сохорно гэж байна. Мм. Тэр нь юу гэхээр юмд хит итгээд одоо дурлалтаа сохорно гэж байна шүү дээ. Тий. Дурлалтаа сохорно гэдэг тийм шилжсэн утга байна тий. Тий байна. Тэр юу гэхээр тэр хүүхний төлөө хамаг байдгаа зориулаад тэр дурлалтынхаа төлөө ерөөсөө бүр бүх алдаа оноо энэ амьдрал болохгүй бүтггүй гэдгийг мэдсээр байгаа хэрнээ зөвхөн тэрний төлөө амь амьдралаа зориулахыг дурлалтаа сохорно гэдэг тийм үү. Морь бол бас эзнийхээ төлөө тэр хайрандаа сохорсон л байхгүй юу? Ер нь бол. Бод төдөлтөөр сохроогүй ч хийж магадгүй. Гэтэл яг үнэндээ яагаад тэр бүсгүйг бүлгэж хайсан? Яагаад те ууралсан? Битээр янаг хос шиг байсан шүү дээ. Янаг хос шиг байсан эзэнтэйгээ. Гэтэл эзэн урвсан учраас тэр нөгөө эзнээ л зөвхөн харамлах, зөвхөн эзнээ миний эзэн гэж боддог. Эзний хамгийн дотныхоо нөхрийг эзэн бит хоёроос өөр, бит хоёрын дунд өөр ямар ч их гуравдаж итгэхэд байхгүй гэж бодож исэн. Тэр хайрынх нь сохорл байхгүй юу? Би энэ хэсгийг бас ингэж бодлоо. Морины гомдол яваад байна. Тий. Би эзэнтэй гомдсон. Эзэн намайг сохор гэж хэллээ. Би одоо энүүгээрээ сохорчий гээл. Тэгээд бодол нь хүч үйлчлээд нэрээ сохорчихсан байна гэж асуудлаа. Тий, яг сайн зохиолч нь ерөөсөө л энэ шүү дээ. Сайн зохиолыг чи ингэж ойлгоход би ингэж ойлгоно. Өөр хүн уншихад дахиад өөр байдлаар ойлгоно. А зарим хүн бол энэ хүн унтах гээд сэрчээд сэрэнгүүтээ 30 жилийн дараах амьдралдаа очиж байгаа. Энийг бол хүнд нэг хэсэг нь бодол гэнэ. Би бол энийг зүүдгэн. Тэ? А гэтэл дахиад өөр нэг хүн бол магадгүй тэр хүн ягаад тэр унтаад зөрмөлөх хоорондоо параллел ертөнцид очиод 30 жилийн өмнөх амьдралаа яг бодитоор ингээд мэдэрч болохгүй гэж. Энэ мэтэр сайн зохиол гэдэг чинь ерөөсөө л энэ. Би бол тэгээ энэ хоёр л анзаармаар юм байгаа байхгүй юу? Би эзэнтэйгээ янаг хос шиг тийм ойр байсан гэж. Эзэн бас ярьж штэ. Би морныхон дороондоо суугаад ном уншдаг байсан. Юу гэсэн үг юм чинь. Тэгэхээр эн чинь гэр орон шиг нь амьдралынх нь бүхэл бүтэн нэг хэсэг л морин байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр эзний үгэн тийм гарч ийн, морины үгэн тийм гарч ийн. Тий. А тэгээд дараад нь морь бол яг үнийг хэлэхэд эзнээ хайрладаг хайраар ингээд сохорцсон. Зөвхөн эзэн л нүдэнд нь харагддаг, өөр юу ч харагдахгүй. Эзэн нэгэнт өөрөөс нь урвцсан учраас тэр харах шаардлага ч байхгүй. Нэг талаар нөгөө хүн дурлалдаа сохордог шиг морь бол
хайрандаа сохорсон, итгэл үнэмшилтэй сохорсон л байхгүй юу. Тэгэхээр бас яхаа аргагүй Мояны сонгодог өгүүлгийн нэг байна гэж. Аргагүй энэ гайхалтай сайхан өгүүлэг энэ 3хан нүүр хөрөхгүй богинох өгүүлэг шүү дээ. Тийм байна. За ингээд энэ удаагийн дугаартаа Мояны тухай ярьлаа. Сонгодог өгүүлэг морины яриаг нь уншиж бас тайлбарлаж задлж өглөө. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар баяртай уулзцгаая.